Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулаас сонсож байгаа хэрэг танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Ханжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдвэрч би нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктортой өсвөлтийг тууштай байдлаар гисүүрэтээр Apex Capital үнэт цасны компани хамтран ажиллана. За мөн e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллана. За өнөөдөр мегмар гарга. Мегмар гарагт хэдүүлээ манай гэр гэдэг сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. Өнөөдөр бид нар гэрийнхээ эмийн сангийн талаар ярилцах юм байна. Тийм шүү дээ. Ер нь эмийн сангийн айл гэж юу байхгүй те айл болгонд яаж иж байгаа л жижиг эмийн сан байгаад байгаа те. Гэр байтугай одоо машин болгонд эмийн сан байдаг болсон шүү. Тэг ерөн сүүлийн үед тийм болж байгаа те. Тийм. Тэр чинь үзлэгээр ороход чинь эмийн сан дохионы гурвалжин галлын унтраагуурыг бол зайлшгүй шалгаж байгаа шүү. Бүр тийм босноо. Тийм нөө. Галлын хайж отгож jinс гэдэг шиг шалгадаг болсон. За танай гэрийн эмийн сан хаа хэр хэмжээтэй ямар хуу эмнүүдийн дотор нь? Манай хот л одоо бол ер нь бараг л байхгүйтэй л адилхан болчиход байна. За. Тийм. За яг уу янз янзын гоё юм битмээ манад байна уу гэвэл байна. Түүнээс дээр үед чи эмийн сан гэдэг нэг юм нэг шархны ленттэй, бинттэй, батлозолтой, амилгинтэй, халууны шилттэй тэ ийм юм байдаг болоо шүү дээ. За дээр нь марганц, зарганц, йод юу ч байдаг байлаа да. За ийм юм байдаг байсан. Бүр ингээд тустай байдаг байсан. Зүгээр хэдхэн жилийн өмнө хүүхдүүд баг байхад бол тэ манайх одоо эмийн сан 100 утасны сав хоёроо байнга ялгах андуурдаг байлаа. Яг нэг яг хоёр адилхан юм нэг бисквитний саваар хийцэн тэгээд герман бичээний сав байсан юм байлээ шүү дээ. Сүүлд нэг тийм эмийн сантайгаа таарсан дотор нь бичээ байжсэн. Ямар сони юм бэ? Чи дотор нь сүү хайрцаг үснэ байдаг үстэй. Яа бичээ гарч ирээд байгаа юм бэ гэдэг. Бичээ хийцэн байсан харин нөхдүүд. Тэгээд би тэр чинь тийм юм байжаа гэдгийг ойлгосон шүү. Нэр манайх ч гэсэндээ бага байхад нэг хэсгийн хугацаанд тийм хайрцаг дотор эмийн сангаа хийдэг байсан юм шүү дээ. Одоо сансан чи манайх цэхэр өнгөтэй байсан. За бүр тэгэл дээш бүр цаашгаа ярих юм бол айлууд чинь тэр байтугай нэг юм төмөр шприцтэй байлаа шүү дээ. Би зүгээр л хальт санаанд л ордё. Тэрнээс яг бүр ийм төмөр хайрцагтай дотор нь марл хийсэн шприцнүүд заяа. Шприц ингээд зүүн үүтэйгээ. Тэгээ яадгүй гэдэг тэрийг буцалгаж яагаад хэрэгэлдэг. За тэр нөгөө монголчууд мэдээж тухайн үедээ бол тэр өөр арга байгаагүй л дээ. Одоо нэг муулж суулж байгаа юм биш шүү. Би зүгээр л тэр төмөр шприцтэй байх үед бол бид нар тэр элэгний БЦ-г бол актер тараасан гинлээ зүгээр. Эмчнэр тэгдэл юм бэлээ тий. Тий, яалч яахгүй зүгээр одоо зүгээр хар ухаанаар бодоход л тийм л байгаа юм л да. Нөгөөдгийг актер буцалгах ингээ хариуцгаагүй янз янзын байдлаар хэрэгжилжсэн юм шиг байгаа юм. Тэгээ тэрнгээрээ дамжсан гэл ярьдаг л да. За гих мэт юм зүйл хүртэл байдаг байлаа шүү дээ айлд чинь. Одоо айлуудад яадаг болсон гэхлээр чинь зарим айлууд чинь баг муу эмнэлгээс дээр усан. Даралтны ябра, зүрхний хэмжигч. Тэгээд нөгөө нэг ямар юм бэлээ? Автомат аманд нь хийждэг термометр. Тэгээ халууны шилжээд аманд нь хийждэг болсон юм ба шүү дээ. Пульс үздэг юм хүртэл байгаа шүү дээ. Тийм. Тэр чинь харин нөгөө зүрхний хэмжигч гэдэг чинь тэр. Тэгээд нөгөө эмчийн чагнуур магнууртай бүр амар үйл юм биш шүү дээ. Эмчийн чагнуур нь ч бас юу юм бэ те? Өө тийм арга л байна. Өндөр настай айлуудад байж магадгүй. Өндөр настай үнэтэй айлууд бүх юм байдаг гэсэн. За манай гэрийн эмийн сангийн хувьд бол манайх нэг кочлог байдیں۔ Тэгээд түрүүний хэлсэн зүйлүүд айлд байх зүйлүүд бол мэдээж бүгдээрээ байгаа. Тэгээд тэрэн дээрээс нэмээд дустай нэг кочлог гэдэг нь юу юм гэдгсэн нөгөө юуны ургамлуудын одоо заримдаа нөгөө ханад үрчлээ гэхэд одоо чихрийн ус буцлагдаг ч юм уу те эсвэл нөгөө эмдүүж юм байж идэг ч юм уу тийм нөгөө тангийн сав баг тийм тангийн сав эмийн сав тангийн сав хоёр тустай тийм савтай тий. Тэгээд эмийн сантай байхад нөгөө нэг арчлахаа айгүй хэцүү байдаг. Яагаад арчлах хэцүү байдаг гэхээр хизээ авсан тэр нь мэддэхгүй. За нэг ингэж өвдөж байхдаа баах юм авангуудаа тэрийг таалгаа сууж хаяад нэг ч юм уу хоёр ч юм уу нэг бодол нэг таблетик ч юм уу үлдсэн байдаг. Тэгээд тэрийг нэг дараа нь харах гэхээр ямар юм мэддэхгүй. Хизээ ямар хугацаанд хизээ авсан мэддэхгүй. Хугацаанд ус юм уу гайгүй юм уу? Уучвал өгөх юм уу өгөхгүй юм уу? Яг үнэ. За одоо хэдүүлээд тэгэхээр өнөөдөр юу ярих гээд байгаа юм гэхээр ер нь танай гэрийн эмийн сан ямар хайрцагт байна те? Шоколадны хайрцагт байна уу? Бичээний хайрцагт байна уу гэдгийг ярин тэр бол зүгээр хөгжилтэй байхын тулд те. За
эмийн санд чи яг юу байгаад байгаа. Яг байнга байлгадаг юм нь юу юм? Одоо тэр нөө даралтны аппарат нөө зүрхний хэмжигч байна уу байхгүй юу? Нэх болгон айл болгонд тэр болгон байгаад байдаггүй юм. Танай эмийн санд юу байна гэдгээ ярилцъя. Ахаад дээр нь эмийн сангийн тэр нөгөө нэг ингээ сэлгэлтийг хэн хариуцдаг. Харин Хэн хариуцдаг те. Яг ингээд одоо юу гэдгийг одоо ч бүр жорлонгуудын гадаа хүртэл цэвэрлэгээ хийсэн гэдэг нэг юм чеклист шиг юм байдаг болсон шүү дээ. Гэтэл бидний эмийн санд чеклист байхгүй байна. Яг хэдэн сарын хэдэнд тэр эмийг авчирч хийгээд одоо хизээ солих хэвээр мастайгаа бид нар бас мэдэхгүй байгаа даа л да. Энэ одоо хариуцлагыг хэн хариуцах хэвээр байдгийг. За эмийн санг хаана хадгалах хэвээр байдгийг. Жог хөвгтээд бол эмийн сангаа далдын талуудын цаана нэмэр байдаг тийм шүү дээ. Тэгэхгүй бол ингээд ил байж ивэл нөө хүүхд чи янз янзын бодод би багтаа нэг амар штэ. Эмээгийн даралтны эмийг андуурч угаад өгч гин үү. Зүгээр л миний уудаг нэг юм аскорбиныг үчилж бас нэг тэгж ийм нэг юм цаасанд болттой ирдэг байсан штэ. Дөрвөлжин цаасанд болттой. Тэр 10 штэ. Мэр тэр юм байна гэл нэг юм аваад угаад гсэн ч үхэн галцсан шүү дээ. Гэхдээ хаа тэр нэрнгээсээ хүүхдээс хол тахгүй л амар. Би баг байхдаа дүүгээ нөгөө сөвлөлт явуулдаг гэсэн байхгүй юу? Тэгс чи манай дүүгэн тэр сөвлөлт явдаг юунд газарт нь нэг хүүхд шинээр ирдэг байхгүй юу? Яац юм бол гэд ихчээс нь асуусан. Тэр хүүхд өөрөө ярьж чадахгүй. Ихчээс нь ихч нь бас ингээ асрах гад ирж байгаа байхгүй юу? Асуусан чи яасан гэж угс ус ууцсан байсан шүү дээ. Яа. Тэгээд төлөвлөлтөд ярьж чадхаа болцоо. Амар тэгэхээр ингээд нөгөө тэгээд тиймээс болоод ерөөсөө им ингээ хүүхдийн гарт хүрэх юу вэ? Тэр болгоны бүр зүгээр даалгын далд хийвэл зүгээр юм байна гэж бодсон амар. Тийм. Тэгээд угаасаач им болгоны гадна талдтай ингээ хүүхд хүрэхгүй газар тавиараа хол байлгаараа эдэр гэсэн бичиг заавал байдаг штэ. Тэгэхээр тэрийгээ бас сэрэмжлэмээр байна. Одоо ч нөгөө нэг бүх юмнуудыг жороор олгоно гэдэг за жороор олгодгүй юмнууд бас байх нь байгаа л да тийм ээ. Тэгэхээр тэр жороод олгодог эмнүүдийг зайлшгүй байнга хэрэгэлдэг хүмүүс ер нь тэр жорных нь эм нь одоо ер нь олдож байгаа юм болов. Нэг юм нэг юу яадаг штэ. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй гэдэг штэ. Би яг нөгөө сэтгүүлчийн сургууль төгсөхдөө яг тэр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмний асуудлаар эрен сурвалжлах хийгээд тийм нэвтрүүлэг хийжсэн байхгүй. Тэр чи бас төвөгтэй юм байлээ. Байгаа юу байгаа. Одоо жишээл миний хэрэгэлдэг эм даралтны эм тэр хөнгөлөлттэй эмийн чагсаалтанд байгаа. Тэнгүүд миний авдаг эмийн санд те тэр чи бас нэг юм хороогоороо өөр стил эмийн сандтай юм байл л. Миний авдаг эмийн санд ирээл дуусчдаг. Тэр нөө эрүүл мэндийн даатгалын авдаг эмийн чинь тэр нэг сан гэж нэг юм байна. Тэр нь бас хязгаартай байсан. За миний үед шүү тэр ч одоо 6 жилийн өмнө шүү дээ. 6 жилийн өмнө л авт юм байсан. Одоо ямар болсон юм байгаа мэдэхгүй байна. Тэгтэл одоо жишээл би бол айдгийн шүү дээ ингээл настай хүмүүс гинт зүрхэн өвдүүлтэй ингээд нөгөө жорн байна уу байхгүй юу? Эмнэлгээс авна гингүүд нөгөө аптекийн тиймээс жоргууд яагаад ч үгүй. Тий. Жоргуулахгүй л тэр хүн дээр байхгүй байгаад идэг дууссан байгаад идэг. Жор бас байхгүй байгаад идэг. Яах вэ? Одоо ингээд нөгөө эмнэлгээс эм бичиж өгөөд жороо бичиж өгөнгүүт дотор нь антибиотик байх юм бол эсвэл тийм заавал жороор олох юм байх юм бол эмчнэр заавал тэр бичгийг авч үлдэнэ. Бид нар төгөхгүй. Тэгээ бид нар дараа нь ямар юм уусан бэ, яасан бэ гэдгийг мартахгүй тулд эргээд зургийн дарж үлдэх л хэмжээ авч байгаа байхгүй. Зургийн дарж үлдээл дараа нь эмчтэр очиолаа энийг ингэсэн тэрийгээ тэгсэн гэж нэг ярих. Эсвэл дараа нь нэг ийм юм уужсэн да гэдгээ санах тийм л юм байгаа даа. Тэрнээс эмнэлэгт бол бүгдийг нь үлдээх юм байлээ. Тэгээд тэр нөгөө нэг юуны эмийн хаягжуулалт дээр хаа одоо би зүгээр өөр дээр ажиллаад байгаа нь гэрийн эмийн сан дээр бол тэгж амжихгүй байгаа. Гэхдээ нөгөө өдөр тутамд авж байгаа эм байгаа. Тэгээ эмээс гадна витаминууд байгаа штеп. Одоо миний ширээн дээр харах юм бол нэг ийм эмийн хайрцаг байгаа дотор 10 ширхтэй. Тэгээ тэр болохоор цаанаасаа худалдаж авахд эрэхтэй хайрцагныхаа доор наадаг ийм балтайгаа хуулгатайгаа ирдэг байхгүй. Тэнгүүд тэрэн дээр нь тэдэн сарын тэдэн тийм юу гэд витамин одоо Д витамин, Е витамин гэдэг ч юм ингээд биччихдэг. Тэгэл артлыг хараад за энэ тэдэн сарын тэдэнд би авсан юм байна да гэж мэдчихжээ. Гэхдээ гэрийн эмийн санд бол тэрийг ашиглаж үзээг л дээ. Адиа инхмэнд айгуу сүрхий битсэн байна л да. Эмийн санд байгаа эмнүүдээ хүмүүс уус эсхийг нь хайчилчдаг. Ингэхдээ эмний нэртэй эсхийг битгий хайжлаарай. Мөн таблеткийн эмнүүд хажуу тал дээр тавгараар огноо байдаг шүү гэсэн байна. Тий. Тэр уус ингэ талаад орхисон юмнууд өстэй зүг. Ийм үлдсэн байдаг те. Хайрын санагдаад байдаг. Юу гэдэг юм мэдгэдгээ болцсон байдаг те. Тэгээ ямар юуг нь мэдгүй уултаа нэш хайдаг та. Юуг нь мэдгүй над шиг нэг эмэнд дуртай юм бол уул тэгээд нэг эмээгийн даралтны юм таарад өгөх нь байна штэ. Би ч өгч гаалцсан штэ. Тэр хоёр асуулт нүүр халуу өргөөд өстэй. Тэгээд
яасан гэдгсэн би ийм байсан чи уудсан гэсэн чи эмээгийн юм байж дараа даралтных нь юм байсан байж дараа тэгээ над руу ч амруу зүгээр сүү зутгаад тэгээ тэр чинь хордлого тайлна гэж сүү зутгаад бөөлжүүлнэ гэдстэй би чи ингээд өгөх юм байна гэж зөрөөс тасралтгүй уйлаас та би чи хэрэг дээр ч уйлаад байгаа шүү яаж за гих мэдчлээ хідүүлээ гэртээ байгаа эмийн сангийн талаарх шипийг хоорондоо хуваалцсан. Одоо бид хамтран ажиллагчаа танилцуулжаа. Тэгээ эфир хугацаа нээчээ те. За хамтран ажиллагчаар доктортой өсвөлтийг тууштай байдлаар хэсвэрэтэйгээр Apex Capital үнэт цасны компани хамтран ажиллаж байна. За хөрөнгө оруулалтын талаар одоо бид нар ингээ ярих гэмүүд нэг хол юм шиг санагдаад идэг штэ. За одоо ер нь наад хөрөнгө оруулалт доктортой өсвөлтийг тууштай байдлаар эдгээр чинь ойлгохгүй байна эдгээр гээд байдаг хүмүүст хэлэхэд энэ тийм та ойлгохгүй байх нөө нэг улс төр танаар оролдоно гэдэг шиг та үнэхээр санхүү тийм ингээд одоо бид нар ч хүн болгон арга мөнгөтэй болцсон. Ер нь баяжхыг хүсэж ивэл шүү дээ. Тийм та энийг оролдохоос арга байхгүй. Үнэ. За жишээлбэл эднийх ингэж байгаа юм л да нөгөө нэг банкны хадгаламж цуцлах тохиолдолд хүүг багаар тооцдог. Тэгдэг. Тэгвэл бусад энэ нөгөө нэг эдний сурталчилж байгаа энэ бонд гэж юм яриад байгаа юм л да. Байгууллагын бонд болон одоо төрийн байгууллагуудын ийм бонднуудын талаар ярьж байгаа. Энэ бонд нь жишээлбэл нийт 12 сар буюу жилийн хугацаатай бондыг 19.5% хүүтэй ийм бондод нь хөрөнгө оруулалт хийчлээ гэж бодоход сарын хүн 1.6% орчим буюу удирдалт нийтдээ 4.8% өгөөжийг нь авах боломжтой байдаг. Жишээлбэл та 100 сая төгрөгөөр 19.5% хүүтэй бондод 12 сарын хугацаанд хөрөнгө оруулалт хийхэд татврын дараах цэвэр хүн 17 сая 550 мянган төгрөг болох бөгөөд хүүг бондын нөхцлөөс хамааран удирд болон сараар хуваан авах боломжтой байдаг байна. 100 ер нь бол 100 хадгалангууд 17 сая өгдөг юм банк эсвэл хадгаламж гэж байхгүй шүү дээ. Тэгээ за ерөнхийдөө нөгөө нэг энэ бонд гэдэг зүйлийг энгийнээр тайлбарлах юм л ингэж юм л да хөрөнгө оруулагчид компани бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж байгаа компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг. Тэгээд үүний хариуд тухайн компани зүгээс хөрөнгө оруулагчдад үндсэн мөнгө болон тухайн зээлсэн мөнгөний хүүг нь танд хуурийн дагуу өргөж төлөх ёстой. За саяны энэ 100 та жишээлбэл энэ бонд худалдаж авахдаа 100 саягаар оруулчлаа гэвэл танд энэ үндсэн 100 саяас ч гадна тэр 100 сая чи хүүг нь өгж байгаа тэр хүн л 17 сая гэж бид нар ойлгож болох нь шүү дээ. За одоо бидний яриад байгаа энэ Apex Capital үндэс цаасны компани нь бол андеррайтерийн үйлчлэгийг үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгж болон байгууллагуудад хөрөнгөний зах зээлээс шаардлагатай санхүүжилтийг нь олгох зөвлөх байдлаар хамтран ажилладаг ийм компани байна. Тийм. За тэгээ бас энэ нөгөө Apex-ийн өөрсдийн гэсэн аппликейшнтэй Apex Trader гэдэг энэ аппликейшн байгаа. Тэгээд энэ аппликейшны татаад үнэт цаасны данс нээж хөрөнгөний зах зээлийн үйлчилгээг гар утснаас маш хэлбэрхнаар авах боломжтой юм билээ. Тэгээ ер нь бол бонд тэгээл юм хувьцаа гэхэлэр бид нэг л хол санагдаад байдаг. Яг учрыг нь олчих юм бол банкны эсвэл ямар нэгэн хадгаламжийн байхгүй боломжийг бид нарт олгож байгаа. Зүгээр бид нар мэдгүйгээсээ олоод энэс жоохон тойроод яваад идэв шиг л шүү дээ. Та ямар ч байсан эхлээд Apex Trader гэдэг аппликейшнийг татаад үнэт цаасны данс нээгээд хөрөнгөний зах зээлд орох ингээд эхний алхмаа хийчлээ гэсэн үг. Ингээд Apex Capital-ийн та бүхэнд бас илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгөөд явна. Apex цэг MN гэсэн аль бизнесний сайтаар нь ороод захин маягаараа бүртгүүлээд илүү дэлгэрэнгүй мэдээллүүд одоо өөрт байгаа боломжуудаа олж хараарай. Тэгэд утасныхын дугаар нь 7510 75 тэгтэг 7510 75 тэгтэг. За ингээд доктортой өсөлтийг тууштай байдлаар гэсэн үрээтэй Apex Capital-д баярлалаа. Баярлалаа. За Улаанбаатар хотод 15 цаг 25 минут эфирийн утас нэгдсэн 77 37 38 83 77 77 88 39 усны дугаар руу заалгаад танаа гэрийн эмийн сан юу нь яг юу вэ? Эмийн сан чи юу вэ? Тэгээ тэрийг яг яаж хадгалж ийн, ямар нөхцөлд хадгалж ийн. За хугацаанд дуусаагүй яаж мэдэж ийн гэх мэдчлээ ярина. 85 15 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За энэ холбогцоо. Би Батмана. За Батмана сонь сайхан юу байна? Танаа гэрийн эмийн сангаар юу вэ? Манай гэрийн эмийн сангаар гэвэл манайха ер нь жоохон хүүхдтэй л дээ. Хамгийн түрүүнд эмийн сандаа болвол би нөгөө пара дэнглаг болон эмээр ингээд нөгөө аваад нөөцлөө тавьчихдаг. За тэгвэл бүр ховор гэх юм бол нөгөө
горч хэсэг гэж байдаг штэ. За тийм горч хэсэг хамрах тавьдаг гэсэн. Хүүхдийн тэр нас хөлийг нь горч хэсэгтэй ус дүрнэ гэж байдаг. Горч хэсэгтэй. Тэрний нөгөө нутаг горч хэсэг биш. Яг нөгөө наадаг горч хэсэг байдаг. Тэгээд хамгийн түрүүнд юу байна? Таалаа байна. Тэнгуутлаа нөгөө хаслын юмнууд бас байдаг. Замын байдлаар гинэт одоо нөгөө эдэж уух юмнаас харшил өгөх юм уу? Тэгэх юм бол шууд ингээ харшлын юм. Тэр доор нь уулгах. За. Хотоодны үйл ажиллагааг буюу одоо гидс өвдсөн хямарсан тохиолдолд уух юм юу байдаг вэ? Одоо манайд болохоор одоо би болохоор хамгийн би өмнө нөгөө эмийн цангаа юу яадаг гэсэн байхгүй юу? Зүгээр ингийн нөгөө цагаан сараар бэлгэн гэсэн кашламканд яадаг гэсэн байхгүй юу? За. Тэгээд тэр маань бүр 7 жил болоод. За. Тэгээ энэ жил бүр юм жижиг юм хайрцаг авсан. Дээрээ дөрөв тасалгаатай доороо том усан юм ч юм уу том савлгаатай юмнууд хийж даруулсагтай. Гэвчний хотод хоол боловсруулах тогтолцоонд болохоор надад гүйлгэртэнд зориулагдсан хүүхэд болон том хүний юм байдаг. Тэгээ дээрээс нь өтгөө хаталтанд зориулагдсан ашигтай багц хэрүүд байдаг. Тэнгуутлаа бөөлгөслийн эсрэг бас юмнууд байдаг. Жоо. Манайд виз портал байгаа. Танаа юунд эбин сант чинь та бол нялх хүүхэдтэй ер нь бас хүүхдүүд ч байдаг юм шиг байна. Хорсол байгаа юу? Хорсол байгаа. Тий, хорсол бол байнга байж ах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Ягаад гэвэл гинт хүүхэд нялх хүүхэд гүйлгээд ингэсэн тохиолдолд нөө шингэн сэлбэх уусмал тий бид нар тэр даруйд нь бас тунгийн таруулаад хийж чадах уу чадахгүй юу тэрний оронд бол яг хажууд ингээд гарын дээр хорсол байж ах хэрэгтэй юм гинлээ. За бинт байна уу? Бинт бол байгаа. Одоо бинт байдаг бусдаа бас энэ жижигхэн юм сав байдаг. Хүн байгаа юу? Хүн бинт тэгээд уян бинт тэгээд яад бол байхгүй. Яадыг одоо би ингэдэг байхгүй 6 сар одоо жилд 2 удаа одоо нөгөө эмийн санда циклс хийдэг. Нэг ухаал тэгээд хугацаанд дууссан юмнуудыг нь шууд хаяал. Тэгэл дууссан юм байх юм бол за дараа нэг эмийн сан орохдоо эм чимчээр арай нэг хоёрыг илүү бичүүлээд хадгалаад аваад болчихдог байхгүй юу? За. Тэгэхээр чи нөгөө тийш яг гинэт шүн мөн бид нар гаал чадахгүй байж болно шүү дээ. Тэ эмийн сан хол тохиолдолд цааштай. Тэгэхээр шууд хэрэглэхэд амар гэж бодоод ер нь аль би яг нэг эм авахта эмийн сангаас гуйгаад ч юм нэг хоёрыг заавал илүү авдаг. Ой, одоо ингээд нөгөө хүүхдүүд өвдөөгүй байгаа тохиолдолд ерөнхийдөө нэг ойролцоогоор эмийн сандаа им авч хийхэд ойролцоогоор хэдэн төгрөг болтыг? Бүр нэг амар өвдөжөөгүй ханаа түрээгүй гэдэг ч юм уу те. Гэхдээ зүгээр имээс хэлбэх ойр зургийн юм авах тохиолдолд юу шалгаж яг тэр энгийн үедээ ер нь бол нэг хэм сэлбэх тохиолдол бол гарч байгаагүй. Яг өвдсөн үед нь харин шууд ингээл бөөнд нь авчдаг байхгүй юу? Жилд 2 удаа гэсэн үг. Тий, ер нь бол жилд 2 удаа. Тэгээд энэ жил болон түрүү жилээс нөгөө антибиотикийг ер нь хэрэглэхээс ер нь татгалзаж байгаа. Аль болох антибиотикгүйгээр эмчлэхийг бодож байгаа. Би өмнө нөгөө бас би нэг юм хэлмээр байд. Би нөгөө айл тагчтай ингэдэг байхгүй юу? Айлууд ингэ би нөгөө өрхийн хийжсэн байхгүй юу? Одоо ч ихтэй гэжтэй. Тэгээ би нөгөө айлууд чинь зөндөө явна штэ. Тэгэл за одоо яагалта би бол гэр хорооллын бүсээр ажилладаг байсан. Тэгээд эмийн сан хол тэнгуут би за ээжүүдээ ийм байна уу за гүү ятхна гарын доор лаа байна уу гэл ингээл эмийн сангийн ухаад үзэхлээр ингээд ааш нөгөө он сарн дуусчихсан бүр ингээд тоосондоо дарагдчихсан. Нэг хууц дүр юм байдаг байхгүй юу? Тэгэл би шууд хэрэг ингээд хаяал энэ хэрэггүй гэл хайчдаг. Хамтнуудад орохдоо ч гэсэндээ шууд ингээд үу эмийн сангаа янзлаач та нартай юу вэ хардсан штэ гэл. Тэгээ шууд хайчдаг байхгүй юу? Тэгээд одоо өрхийн эмчилгүүд ийм байгаа ч гэж бод. Зүгээр нөгөө сайн туршлага маягаар өөр нэг дүүргийн өрхийн эмчилж хэрэгжижсэн асуудал хэлсэн байхгүй. Айл эмчнэр зөвлөгч нар айлуудаар эргэлт тэгээд явж байхдаа энийг бүр ажил хэрэг болгоод энэ болохоор амар том эрсдлээс сэргийлж байгаа байхгүй юу. Хэрэг хугацаанд үсэн юм хэрэглэх юм бол энэ чинь анафлакси шок мок өгөөд аюул олон штэ. Тэгээд нөгөө аслагдмал нөгөө гэр хорооллууд дунд чинь түргэн очихоос өмнө аюул болвол яа гэдэг эрсдлийг бодож үзээд хүмүүс ер нь бол эмийн сангаа заавал ингэж цэгцлээд энийг нь бүр ажил хэрэг болгоод сайн туршлага болгоод ажил болгол энэ айгу сайн ажлуудын нэг гэж би боддог байхгүй юу? За баярлалаа. За холбосон баярлалаа. Өстө нэг чухал хүн орж ирээд өстө нэг янзын гоё хэлж өглөө. За танай гэр бүл дадж чарвал үсэ. Баяртай. За
Яа, маш чухал юмнууд ярьлаа шүү. Айгуу чухал юмнууд ярьлаа. Тэгээ дэмжээ ажиллагчаа танилцуулсан гэсэн үү. За тэгээ Улаанбаатар хотод 15 цаг 31 минут Toyota Top Motors дэмжиж ажиллаж байгаа. Toyota-гийн аль биесны дилер Top Motors төвд 5-7 хоногийн турш 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тосолох хаяг эхэлсэн байна. Та бүхэн бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо Top Motors дээр очиж солиулаад гарын бэлэг авна. Давхар 7 хоног бүрийн топ бэлгийн эзэн болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 80 77 77 80 дугаараас авах боломжтой. Манай нэвтрүүлгийг Toyota Top Motors дэмжиж ажиллаа. Баярлалаа. За. Инх жаргал тоогоо. Ууж байгаад үлдсэн эм тангаа эсвэл ямар эмийг нь мэдэхгүй хаях гэж байгаа бол эмийн санд эргүүлж өгдөгөө. Ялангуяа хор тавдрын ч юм уу олддоггүй үнэтэй эмний үлдэгдлийг эмийн санд буцааж өгөх нь та хэн нэг хүний амийг аврах боломжгүй гэж нэг шивэд эмчийн хэлсэн чухам үнэн санагддаг гэсэн. Манайх одоо буцаагаад эм өгөх юм бол эмээс авахгүй баха. Манайх эмээс авахгүйгээс гадна юу яадаг зүгээр нэг хугацаанд хэрвээ бүр тэгж амар дуусчаагүй хуучирчаагүй тийм тохиолдолд юу яадаг. Өө эн чинь тийм юм биш дээ. Эн чинь юм биш тэгээ хараад хэлээд өгдөг. Зөв. Тийм тэгээ бид нэр дараа нь хизээ авснаас санаж явах юм бол нэрийн юм би чинь би тэдэн сард авсан шүү. Тэгээд нэрийг хэлэнгүүт тэрний юм биш дээ. Одоо жишээлбэл гизний юм биш тэгээд өө нэрээ би сая 2 сарын өмнө авсан шүү. За хадгалах хугацаа гайгүй юм чи жоохон хадгалчих гээд ингээ буцаагаад эмийн сандаа хийдэг. Тэгээд нэг хэсэг нөгөө юугаар эмийн сангуудаар тийм аян яваад исэн. Та эмийн сангаа аваачаад эмийн сангийн хүнд нэг үзүүлээд хэрэгэд 99 өдрийн мэнд. За. Танай гэрийн эмийн сан хэр их хэмтэй вэ? За манай гэрийн эмийн сан нэрч айхтар бол юм байхгүй. Саяны хүүхний одоо тэр ярьсан шиг нөгөө харшлын нөгөө нэг юу чинь юу гэдэг үлээд нэг яраа юм бид. Харшлын ер нь нэг олон юм бий дээ. Ер нь харшлын юм бол зөндөөд бий. Тийм. Ходор пинамин гэж л би хамгийн түрүүнд санаад орж байна. Нэг яраа юм бий тийм үлээ ингээд дундуур нь таллаж явдаг. За нэр нь орж ирэх байна. Тэр за тэгээд нөгөө анхан шатны нөгөө нэг юунууд бас байгаа шүү дээ. Түрүүний яригддаг тэр нөгөө бентиод тэгээд тийм тэд нар бол мэдээж байна. Халууны шил бол байнга байж таарж байна. Тийм. Тэгээд нөгөө манайх болохоор зориултын нөгөө нэг эмийн сангийн тийм юу хайрцаг авсан байхгүй. Тэгээд гэсэн чинь тэрний юм 3 ширхэг юм тунгалаг юм жоохон нөгөө дээд хаалганы онгоохтой таг нь онгоохтой жоохон юм сонио онгодог тийм тагтай ирсэн. Тэгээд тунгалаг учраас нөгөө дотор дээшгээ ингэж онгодгоо. Тийм дээш нь ингэж онгодог. Тэгээд төвчөө нэг жоохон сонио яг хөө тэр нь бодвол цаагаараа нэг жоохон хөвгт мөхтө оролдвол онгоохтой тийм. Тиймэрхүү зориулттай байсан байж магадгүй гэж би сүүлд бодоод байна. Тэг яг хөө мэдээж нөгөө эмийн сан гээ юуг болохоор нөгөө манад нэг юм 550-тай нэг IKEA-гийн шүүг гэдэг. Тэрний хамгийн дээдлэлтэнд тавьчихдаг. Тэгээ бид нар бол гар бүрээд ингээ хараад жоохон татхангууд дотор нь юу байгаа нь харагддаг. Тэгээд татаад авчдаг. Яг сүүлийн үед бол сайн нэг манай гэрт нэг жоохон юу асан болохоор нөгөө сүүлийн хүүхдүүдийн нөгөө аминд юм одоо бэлтгэлүүд нь их юм жоохон чихэрлэг амттай мацтай болсон байгаа шүү дээ. За тийм. Тэгээд тэгсэн чинь манай нэг хүүхэд аваачаад яг аз олж нэг дотор нь 3 ширхэг байсан л да. Нөгөө төмрийн бэлтгэлээ уугаад 3 ширхэг нууцсан байсан уу? Тийм гуруулан нууцсан мэт. Тэр бол өдөрт нэг уух хэрэгтэй байхгүй. Ингээд аваачаа нөгөө нэг хайр цайрын тоглоо явдаг тийм. Тэгэхээр нөгөө хүү хайч одоо юу болчих нэ тэргээд. Тэгээд ээж рүү нэрсэн жоо наацын 3 ширхэг байсан ингээд. Тэгээд тэрнээс хойш болохоор одоо уулын бид нэг одоо омега C, D-ийг уулна ингээд жоохон доогуур тэр галтгооных тэр явд ингээд усаар даруулаад юм чи ингээд тавьдаг гэсэн. Одоо болоод дээшээ тэр эмийн сандлагоо ер нь жоохон ойртуулаад тавьдаг болсон байгаа. Витамин ч гэсэндээ ер нь бол илүүдэлгээ болцдог учраас хүүхдээс бол хол илгсэн дээр л дээ. Тийм илүүдэл болсон бол дуураас тэр чинь нөгөө дутагдлаасаа илүү аюултай тийм юу гэдгийг хэлжсэн. Тэгэхээр нь ер нь тийш нь авчиад байсан шүү. За тэгээд даралтны аппарат байна уу? Даралтны аппарат бол сая бас авсан. Манайх нөгөө хотоос зайд байгаа учраас эмийг яаж мэдгүй гэдэг нэг Германаас нэг 2 даралтны аппарат хийгдээд нэг нь ээж яхаа яваад нэг нь манай руу эмийг яаж мэдгүй. Тэрийн бас нөгөө нэг зөвхний юм алдагдаад байдаг байхгүй. Тэгээд та ер нь дайшгүй авсан дээр юм байна гэдэг. Тэгээд авсан халууны юм ингээл ойр зүрийнхэн л хэрэглээний юмнуудыг авчаал. Яг гоо манайхан ингэж яриад байна л да. Одоо ингээ хаасаагүй эмийн сантай болцсон юм чи 24 цагаар ч ажиллаж байгаа. Тухайн үед нь гараад авчихна гэдэг. Яг тухайн үед нь гарч авах гэхлээр бас одоо жишээл гэртээ ганцаарх нэг хүүхэд нь уйлаад байдаг. Нөгөө хүүхдээ авч гараад эмийн сан орох уу, орхиод эмийн сая явах уу гэдэг иймэрхүү асуудлууд л үүсдэг учраас
нэг ойр зургийн гарын дорох зүйлүүдийг бол байлгах тухай л ярьж байгаа шүү дээ. Түүнээс ингээд бүтэн эмийн сан гэртэй байх гэдэг юм биш тийм ээ. Тийм нөгөө шингийн спирт бас айгүй эрэхтэй нөгөө хүүхд чи халдвар бол нөгөө суух дээр юу мууг ингээд арчин тий эхний ээлжинд бол яг нөгөө нэг жороор олгодгүй нэг ойр зургийн хэрэглээний юмнуудыг бол аваад тавьчих хэрэгтэй. Тэр нөгөө 250 давтаа нөгөө нэг диктатын хөлөөлөө нөгөө лаа гэдэг шүү дээ. Тийм тэр бол байнга байж тэгээ хугацаанд дуусангууд нь аптекаас нэг 5 ширхгийг аваад тавьчих. Тэгээд ер нь энэ санга барайл гэж юм байх уу. Ер нь бол тэгээд нэг тэр цэнхэр спирт нэг йод гэсэн тиймэрхүү нөгөө байнгын нөгөө ариутгал халдваргүйжилтэнд ашигладаг тийм зүйлүүд бол байж л ах хэрэгтэй юм шиг. Одоо бол зүгээр йод гэхээс илүү тамидын илүү зүгээр шүү дээ. Одоо чи юу яд юм бэ л шүү дээ. Тэр нөгөө нэг цэнхэр спиртний чи оронд одоо энэ нөгөө гар ариутгалын нэг санитол үлээ. Тэрийг ч л ашиглацдаг болсон юм байлээ шүү дээ. Ер нь бол тий. Өөрөө ч 99% бактери устгагчтай эдэрэгцэн сүртэй юм байна. Тийм. Яг нөгөө уламжлалт яваараа заавал нөгөө цэнхэр спирттэй хөөндөө хийж ингээ альчтаад идэв юм. Тэгээд спирт үнэр чи сайхан байдаг те. Тийм нэг эмнэлэг донлог эрүүл мэндэд ойрхон очсон юм шиг санагддаг. Тийм тэр яагаад бас нэг агаар магаар бактерийн бас нэг устгаад байгаа ч шиг нэг тиймэрхүү. Тийм. Хавар астраас нэг тийм өгöd шиг байна. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа шүү. За. Нэрээ энд ингэсэн л байна. Манай хүн өглөө болгон даралт сахар хоёроо шалгаж үздэг гэж. Тэр сахартай хүмүүс бол тэрийг бас байнга л үзэж явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сахар чинь бол бас аюултай гэж штэ. Гинт шок бол өстэй. Супер ноцтой гэж шүү. Тэгээд тэр чинь нөгөө яг ингээд гартаа нөгөө буугч зүүцсэн тэгээд энэ диабеттэй гэдгийг таних юм бол тийм хүн ухаалтад онцсон байгаа тохиолдолд нэг жоохон чихэрч болтгоо амруун хийгэрэй гэдэг чинь тэр байхгүй юу. Тэгээд шууд шок болоод ухаалтчдаг. 94 тэг та өдрийн мэнд. Сайн байна уу? За. Өдрийн мэнд хоёроо. За танай эмийн сангаар сонин сайхан юу вэ? Огт мэдгүй бидний яралтай үед одоо хэрэглэх юм өдөр тутам юм уу шаардлагатай гэсэн нэг тийм юмнуудыг би ерөнхийдөө бэлтгэдэг. За. Тэрнээ нэг 2 удаа ерөнхийдөө. За тэгэл яг нөгөө харслын үед янз бүрийн байдлаар хүүхд хоолны хордлого авахд хэрэглэх нөгөө гидсний одоо нэг суулгалттай хүүхдэд нөгөө суулгалтын зогсоох зорилгоор юм бэлтгэж Linux-ээс гадна тэр нэг их гүйлгээд байгаа одоо нөгөө хүн бас өгдөг юм байдаг юм аа. Гүйлгээд зогсохгүй байгаа үед хорсол энэ төр одоо нүүрс мөрс уусан. Яг үнэ бид нар ч бас нэг тэгдэг штэ нэг эмийн сандаа нэг заашгүй нэг 10-аас 20 нүүрс байлгаж идэг те. Тийм нүүрс юм ч бас нам шүү. Тийм. Баргийн юм дээр нам болгодог гэж шүү ер нь. Нөгөө месенпорт идэргээл бас байдаг. Манайх нөгөө дан том болсон байна. Тэртээ болохоор нөгөө замбраагүй хоолтой холбоотой гидсний асуудал их үүсэх гэдэг. Хямрахад идэг те. За тий. За тэгээ яг нөгөө ковидоос ч хойш одоо нөгөө цусмас этер өвтгөн болчихсон зүрхний янз бүрийн одоо нөгөө эрсдлэх өндөртэй болцсон үед сүүлийн үед нөгөө цус шингэлэх хэмиг байнга байлгаж идэг. Манайх. Цус шингэлэх хэм гэхээр юу байх вэ? Яг нөгөө одоо сүүлийн үед нэг клобидигрил, зилтинтер гэсэн юм байна. Хоёрдоод ирэхлээр нөгөө кардиомагнил юм уу, асприн 81 юм уу 100 эдэр бол заавар байлгадаг. Асприн 81. Наад бол ч гэхдээ бүгдээрээ жороор олгодог юм биз дээ. Асприн 81-ийн хувьд бол ер нь ингэж л нөгөө мэрэгжлийн эмчил цус шингэлдэг бүтээгдэхүүн гэж бол байхгүй зүгээр усаа уугаарай. Харин зүгээр тэр асприн 81-ийн тэрийг зүгээр яах гэж угаад байгаа юм гэхэлэр таны цус өвдөгрөөд бүлэн үүсгээс сэргийлж байгаа болохоос шингэрүүлээд байгаа юм бол байхгүй гэж. Тийм бүлэн үүсгээс урьдчилан сэргийлдэг. Одоо шинэ гинт зүрхний өвдөлт энэ төр өгөөд одоо нэг тийм үед бол заавал уух хэрэгтэй. Тэр цус шингэлэх юм гэдэг нь бол нөгөө клобидигрил зилтитер нь болохоор цус шингэлэх юм гэж явдаг юм байлээ. Ер нь настай хүмүүсийн хувьд бол зүрх даралтны юм бол байнга л хажууд байж байгаа тий. За тэгээд нөгөө түрүүний сонсогчдын юунаас нөгөө бинт минт одоо шархны лент мент йод мод эдэр бол байгаа. Анжиотыг бол би заавал ерөнхийдөө байлгадаг. Одоо нөгөө өөртөө өвдөл орж бичүүлэх шаардлагатай бол нөхрийнхөө нэрдээс ч юм уу илүү аваад ингээд далт ичдэг байхгүй. Тийм тэгээ нөгөө эмнийхээ хувцаа гэж яриад ахшгүй байна. Заримдаа нөгөө гаднах хайрцаг бид нар нэг ганц хоёрын юм чинь ингээд хайчдаг.
хайчдаг. Тэгэхээр нөгөө тэр хажуу дээр нь тавгараар нөгөө үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа байж байгаа учраас ерөөсөө хайж болохгүй. За тийм байна. Ер нь бүрэн дуусах мэдчил авах хэрэгтэй байна тий. Тийм тэгээ одоо яг нөгөө сүүлийн үед хүмүүс чинь уртсан сэргийлт гэдэг нэг их ярьдаг. Хоёрдоо бид нар чинь нөгөө витамин янз бүрийн огт хэрэглэдэггүй тийм мас байсан шүү дээ. Одоо бол ковидоос хойш бол ерөнхийдөө Д витаминыг өдөр тутамдаа уучдгийн. За тэгэл нөгөө хар урийн тосмос энтер гэдэг тийм юм ууснаас хойш сүүлийн үед манай хүүхдүүд эдэр бол ер нь жил 2 жил ер нь огт ханаад хүрээгүй. Витамин тийм тэгээд хар урийн тос гэдэг юм уухлаар хот айгуусаа хадгаа хамгаалдаг юм бэлээ. Дархлаа дэмждэг юм бол зөндөө болж тийм ээ. Тийм тэгээд тэр мөр юм бол нөгөө имийн сан гэхээсээ илүү хоолны ширээн дээр байж идэг. Тэгээд яаралтай үед хэрэглэх, онцгой үед хэрэглэх юмнуудаа тусад нь би өөрөө тавьчихдаг. Имээ бол ерөнхийдөө өөрөө харагдчихдаг. Баярлалаа. Холбосон байрлал өдрөө сайхан өрүүлээрэй. За. Баг юм зүч шиг хүн орж ирээд. Хэдүүлээ бас нэг би бол ингээд нэг радиогоор акторд олон эмний нэр хэлэхээс бас татгалзахыг бодд юм л да. Ягаад гэвэл эн чинь эмч хүн жороор одох хэвээр юмтэй бид нар ингээд нэг тим гэдэг ингээд ярих нь бас нэг тэгээд зохимжгүй тэгээ зүг ярихгүй бол тий. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаж байна. Энэ боловсролын салбар технологийн шийдлэр дамжуулан нэлээд олон өөрчлөлт боломжуудыг авчирч байгаа ийм одоо аппликейшн гэх юм уу платформ гэдэг одоо орчин одоо нэг талбарыг бий болгосон. Нэгдүгürt нь бол e-school-ыг нэвтрүүлсэн сургууль цэцэрлэгийн эцэгчүүд e-parent гэдэг аппликейшнаараа дамжуулан хүүхдийнхээ өдөр тутмын мэдээлэл буюу өдөрт идж байгаа хоол, эрдэсийн мэдээлэлээс ахуулаад дүнгийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл, тарлаа ирлээ гэх мэт бүх мэдээллийг нь үн төлбөрөөр авах боломжтой болдгийм байна. Ямар гоё юм бэ? Тийм. За мөн хоёрдугаарт нь бол багш нарын ажлын 70%-ийг хөнгөвчлөдөг. Багш нар нь e-teacher аппликейшн дээрээ эрдэсийн бүртгэл, хүүхдүүдийн дүнгийн мэдээлэл оруулах, сурагчдаа даалгавар өгөх, эцэгчүүдтэйгээ e-teacher аппликейшнаас шууд чат бичих зэрэгээр өдөр тутмын бүх ажлаа e-school-ийн e-teacher аппликейшн дээрээ хийх боломжтой гэсэн байна. За гуравт нь бол сурагчид мөн өөрийн хичээлийн хуваар даалгавраа харах, явуулах, шалгалт дүнгийн мэдээлэлээ харах, хоолны цэс, автобусны байршлаа харах гэх мэт бүх зүйлээ e-student аппликейшнаас харждаг маш хэрэгтэй технологийн шийдэл юм байна. Өөр онлайн хичээл үзэх, сорил, баттгах тест зэрэгээ өгөх боломжтой LMS гэдэг систем бас байдаг юм байна. Үнэхээр ингээд сургуулийн орчин ингээд зохицороо шийдчих юм бол заавал ингээд эцгийн урал дээр очиж уулзах ч гэдэм үү нэг ингээд хүүхдийнхаа дүн сурдлага сахилгын асуудлаар ээж аав нь багштай нь уулзах гэдэг шаардлага байхгүй. Онлайн дээрээс бүх мэдээлэл аваад байвал хичнээн амрав дээ. Харин тийм ээ. Одоо жишээлбэл сүүлийн үед гарч байгаа асуудал гэдэг юм бол таарсан багчин гэртээ ирдгүү сургууль дээрээ байна гэсэн штэ гэдэг нэг юм асуудал шээ. Тэр манаас өмнөх үеийн байгаа тэр. Ээж сургуульд ажилладаг болохоор иймэрхүү асуудлыг би бүр айгүйх гардаг болчихжээ гэж анзаараад байгаа сүүлийн үед. Тэгээд эцэгчүүд нөгөө таарсан ирснийг нь мэдэхгүй тэгээд энээсээ болоод асуудал үүсгэж юм уу тий. Мань бол манаас өмнөх үеийн идчихв надад ч байсан шүү. За. Хичээл асууж явдаг хүүхдүүд энэ нөхөр. Хичээлийн эрсцийг нь хүртэл харж боломжтой юм шүү дээ тий. Яг үнэ тий. За ингээд та бүхэн энэ одоо юу гэдэг сургууль болон сургуулийн орчны бүх зүйлсийг одоо онлайн орчинд нэгтгэсэн e-school боловсролын нэгдсэн платформыг сургуулиуд маань авч ашиглаарай. Эцгийн зөвлөлүүд бас энэ дээр анхаарлаа хандуулаарай. Ингэх юм бол бид нар аль алиндаа төвөггүй олон асуудлыг шийдэх болцоотой ингэж харагдаад байгаамаа. Утасныхын дугаар нь 7773 7000 шүү. Ингээд e-school.mn гэдэг сайтаар нь орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За баярлалаа. E-school боловсролын нэгдсэн платформ нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. Яа. За дараагийн зүйлсийг холбогдож 9912 өдрийн мэнд. Сайн байна уу? За сайн байна уу? За танай эмийн сангаар сонирхох юу байна? Бүр залгаатай холбогдох гэдэг. Гэрээ юунд бол яг нэг тогтмол нөгөө дэтмийн одоо тэл би чинь жаахан 60-аад насны төсөл болсон хүн байгаа. За тэгээд дарлтны юм, зүрхний юм, гарын дорхнууд бол бүгд байж идэг юм байгаа. За. Тэрнээс гадна би нэг юм яах гэдэг ингээд
машиндаа бас энэ эмийг сандаа жаахан ойр зургийн юм явж явах айгу өөрт болон өрөөлд их хэрэг болдгийм байлээ гэдэг. Жохон. Би энэ машиныхаа уртлын хайрцанд бас юу тэгээд дээр нэг бинтмент янз бүр юм хийчдэг байхгүй юу. Тэр чинь нэг удаа нөгөө наран толын уртлын зам дээр явж ирсэн чинь нэг хүүхэд айчаад нөгөө дугуйтайгаа явж байгаа л юм мөргөөд унсан юм уу, машин мөргсөн юм уу, ямар ч зам голын юм дээр гараас нь цус мус гоож шалбарцсан. Нөгөө машинаа хажуугаараас хүмүүс яваал байгаа. Нөгөө чи өөртөө ч нөгөө дугуйтай явж байгаа чинь ямар ч нөө цусны чи арчих юм байхгүй. Тэр надад ашгүй тийм хөм бент янз бүр юм явж ирсэн болохоор би цонхоо онгоолгоод нөгөө бент янз бүр юм өгөөд тэгээ явж ирсэн байхгүй юу. Тэгэхээр бас гэрээ юунд бол угаасаа мэдээж урьдчилан сэргийлэх юмнууд бол байж байгаа. Тэр бас өөрийнхөө тэр тээврийн дотроо бас тийм ойр зургийн юм уу байж юм шиг байлээ. Тийм байлээ гэж ойлгосон. Би бас нэг өөрөө бас нэг машин дотор явж гинт нэг даралт айгуу сонирн болоод юм дайрлцаад тэгээд би ингээ зам чөлөөж ашгүй жаахан хотоос сайд явж ирсэн зогсоод тэгээ голынхаа юуг уудлаа утсан чи ашгүй нэг даралтны юм бас нэг бамбаа ханд манд хийсэн байсан. Тэгээд тэрийгээ уугаад тэгээ жаахан тайшраа тэгээд хөдлөө явж ирсэн баггүй юу. Тэр гэрт бол яг нөгөө нэг ойр тойрныхан байна хамгаа юм тэр яг ийм ганцаараа явж явах тохиолдолд гарын дор сүнхэнтэй ч юм уу одоо машиндаа ч юм уу ийм юмтай явж байдаг зүгээр юм байна лээ гэж хэлэхээр батгаад. Тийм чухал гоё иш байна. За болсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За тэр дамжил төсөө. За баярлалаа. Тэр машинд байдаг тэр эмийн сан ослын гурвалжин галын хор гурав бол зүгээр ч нэг ингэдэг нэг үзлэг онцлогоогоор л үзүүлэх гэж байгаад байгаа юм биш л дээ. Ер нь бол автомашин гэдэг чинь техник хэрэгсэл замд ямар ч асуудал гарч болно. Тийм учраас ингэдэг. Одоо жишээл манай скаут чинь ингэдэж штэ бүх хүмүүсд эмнэлгийн хангалтны тусламж хэрхэн үзүүлэх талаар хичээл ороод идэг. Ахаад дээр нь тэр скаутын бүч чинь ерөөсөө юм торгон моргон материалд хийдэггүй байхгүй юу? Заавал цэвэр даван материалаар хийдэг. Тэр ягаад тэгэхээр улаан загалмайн гурвалжин альчуур гэдэг альчууртай ижлэгийн хэмжээтэй байдаг. Шууд эмнэлгийн хангалтны тусламжид ашиглах одоо боломжтой байдаг учраас тэр скаутын бүчийг заавал тийм нэг цэвэр даван материалаар хийдэг байхгүй. Нилон копрон зүйлээр хийдэггүй. Одоо гастик гэдэг чинь бол копрон гастик л байсан шүү дээ. Тийм биш тэгдэггүй. Яг тэгж ашиглахад зориулаад тийм цэвэр даван материал хийдэг байгаа. Ахаа зүгээр бид нар нэрнгээсээ л одоо ингээд 4 өдөр дотор хаврын дотроо 4 өдрөлтэй газар амьдардаг хүмүүс өдөөд ойрхон зурган явсан ч гэсэн юу ч тохиолдож болно. Тийм учраас тэр нэг дохооны бууны тэр нэг гал байдаг штэ. Машин болгонд дэждэг штэ. Зохиод ингээ гал хасаадаг. Тэр мэрийгээ ч гэсэн шалгаад хугацаанд дууссан байвал тэрийг шинжилж л авах хэрэгтэй юм байлаа. Таныг хүн хаагаад байдаг дуусна гэж байдаг юм уу? Одоо байх л байлгүй дээ. Би бас тэгж бодож байгаа шүү. Тэр чинь ингэдэг штэ нэг таныг шүн ингээ хүн хайгаад байдаг. Та олдохгүй машин чинь унтарсан, гэрэл байхгүй, сигналч байхгүй болсон байдаг. Тэгэх юм бол нэг та өөрөө таныг хайж байгаа хүмүүсийн дуу чимээг сонсох юм бол тэрийг зохиж ингэж гэрэл өгч өөрийгөө олуулах хэвэл идэх юм байгаа юм л та. Манайхад энэ юу юм бол энэ нэг улаан юм юу юм бол гэж бодоод байдаг болохоос их чухал юм байлаа. За гих мэтчлэн гэртээ байдаг юмнуудын талаар өнөөдөр хэдүүлэн ярилцлаа. Тэгээ айл болгонд байдаг эмийн сангууд бол янз бүрийн л өнгөтэй байх шиг байна. Янз бүрийн хэлбэртэй ч байна. Тэгээд ерөхий байдаг нөгөө нэг юм зүйлүүдийг аваад тавьчихад хаанч илүүдэхгүй. Одоо жишээлбэл өнгөрсөн сард одоо ингээд манай гэрт байгаа дүүгийн одоо манай үеийн би ингээ гинт жоох муудаж байгаа байхгүй юу ажил сургууль дээр хэтэрхийх бэлтгэл хийсэн гээд тэгээ шүн ингээ гараа гүүх гээд ихээр за яг хуу манай ойролцоо 2 эмийн сан байдаг гэтэл хоёулаа ажиллахгүй штэ тэгэхээр тэр тохиолдол яах юм бэ бүр гэрийнхаа эмийн сандал найдахаас өөр арга байхгүй машин асааж та хүчээж 24 цагийн эмийн сан орно. За яг хуу онлайн эмийн сангууд 24 цагаар байгаа гэж байгаа боловч хэдэн цаг хугацааны дараа эрхийг ч бас бид нар мэддэггүй л байхгүй юу. Тийм шүү. Тэгэхээр гэрт юу нэмийн сан байх нь за тэр тусмаа яг яаралтай тусламжийн ийм хэрэгтэй зүйлүүд байх нь бол хамгийн чухал юм байна гэдгийг үл хэдүүлээ ярилцлаа да. За. Ер нь орж ирж өөрийнхөө шипийг хуваалцсан за сэтгэлдлэр маш их олон нарийн нандин юмнууд бичигдлээ. Тэр бүхнийг ингээд битсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хэдүүлээ бас дэмдээ дээс ирчэндээ бид нар ямар амьдрал зааварчилгааг нь бариад орж ирсэн биш. Бие биендээ ингээд мэддэг чадвараа шипигээ хуваалцаал явъя л гэж энэ нэвтрүүлэг байдаг. За.
Анжихаа урд сүүжүү харагдаад байна уу да гэж штэ хаа. Аль Надад жилж байгаа. энэ нөгөө чартаг. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ доктортой өсвөлийг тууштай байдлаар гэсээр байтагаар Afex Capital үнэт цаасны компани хамтран ажилласан. За мөн e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үл авансараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа. За баярлалаа.